За сайн бацгаана уу. За та бүхний харж байгаачлаа энэ Дүнжин гар худалдааны төвийн түрээслэгч байна. За тэгээд одоо үнэхээр инээдтэй маа. Одоо энэ ингээд манай худалдааны төвийн гадаа зогсоолыг хартаа ингээд урд зам Нарантуулын урд болон Дүнжин гарын урд замыг хаацсан. За энэ КОП 17 гэж энэ хурал нь одоо заавал яг энэ хичээл сургууль орох үеэр ингэж хуралдах хэрэг байсан юм уу? Яагаад 7 сар эсвэл 8 сарын ихээр за боли эсвэл хичээл сургууль ороод игдэрсний дараа 9 сард ингэж оруулж болоогүй юм бэ? Одоо энэ хурлаа хийж болоогүй юм бэ? Эсвэл бүр одоо эн чинь цөлжилтийн хурал гээ үсттэй. Тэрийг эсвэл тэр онгоцны буудлын тэндээ хийчих болоогүй юм уу? Яагаад бүхэл бүтэн энд ингээ мянгаараа байдаг бизнес эрхлэгчдийн амьдралыг боож хааж яг ингэж ажиллаулж байгаа юм болоо. Би бүр одоо үнэхээр одоо яг энэ дотор байгаа манай Дүнжин гар худалдааны төв дотор 1000 гаруй бизнес эрхлэгч байгаа. Нарантуулд хэд байдгийг мэдэхгүй байна. Энэ хүмүүс бас яагаад ингэж чимээгүй байгаад байгааг би бас гайхаад байна. Энэ олон хүмүүсийн үр зээл түрээс за тийм манайх ч одоо ерөөсөө л ингээд худалдааны чадвар айгүй муутцсан хүмүүс маань худалдаа авах чадвар нь үнэхээр муутцсан. Бүр ийм үед ингээд одоо хоёрын хооронд ингээд ажиллуулсан нэртэй. Одоо биднээс бол түрээс хизээч асахгүй. За банк бол хизээч банкны хүү юм уу зээлийн төлөлтийг зогсоохгүй. Тэгээ ийм байдалтай байж байгаа юм бэ. Яг энэ улс төрөө одоо дээгүүр байгаа хүмүүс юу хийж юу боддгийм болоо. Энд одоо жишээ нь зөвхөн Дүнжин гар дотор 1000 түрээслэгч байлаа гэхэд 1000 түрээслэгчийн ард хичнээн ам бүл амьдарч байгаа вэ? Яагаад энэ хүмүүсийн амьдралыг бодохгүй байгаа юм бэ? Ер нь хуваараа бизнес эрхлэгчд бол маш хэцүү амьдрал донд байдаг. Бид нар ерөөсөө ингэж цалин ч юм уу эсвэл дээрээс халамж аваад амьдрдаггүй. Яг өөрсдөө үр зээл тавиад яг ингэ сайн дураараа амьдарч байгаа. Гэхдээ бидний эрхэнд ингэж халдаж болохгүй байхгүй юу? Ер нь цаашдаа бас ингээ хэлэхэд нийтийн амралтын өдөр гээл ингээ хаачна. Тэр Чингис хааны төрсөн өдөр улс тунхсны баярын өдөр биднэрт ерөөсөө хамаагүй байхгүй юм чи үйлчлэгээний төв. Ингэж хааж боохоо болид хөө. Одоо яах юм бэ? 8 сарын 28 хүртэл бид нар одоо юу хийх юм бэ энэ дотор? Үнэхээр харамсалтай байна. За ингээ сайхан хуралддгийм байжээ. Тэр цөлжилт мүлжилтөө тэр цөлжилттэй газараа хийж болоогүй юм уу? Эсвэл тэр онгоцны буудлынхаа ойролцоо хийж болоогүй юм уу? Яагаад бүхэл бүтэн энэ мянган бизнес эрхлэгчийн одоо яг эд ингээ ажлын үеэр сезоных нь үеэр ингээд энэ хурлыг зохион байгуулж байгаа юм бол одоо үнэхээр энэ дотор ингээд одоо жишээ нь 1000 түрээслэгч байгаа. Нарантуул дээр хэд байдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ 1000 түрээслэгчийн ард хэдэн ам бүл байгаа вэ? Энэ олон бүх ам бүл энэ айлууд чинь бүгд банкны зээлтэй, түрээстэй, бүгд өөр зээлийн дарамттай амьдардаг. Тэгэхэд яагаад ингэ биднэрт ийм амар дарамт үүсгэж одоо жишээ нь хуваараа бизнес эрхлэгч бол хизээч ямар ч хөнгөлөлт юу ч авдаггүй штэ. Яагаад ингэж байгаа юм бол одоо энийгээ зохицуулаач. Би бүр одоо гайхаад байна. Бүхэл бүтэн энэ хурлаа хийх ёстой бол тэр 7 сарын наадмын үеэр эсвэл 8 сарын ихээр за боли 9 сарын дундуур хийцэн бол одоо яах вэ? Завсрын үйлрэл. Яг 8 эрхэлдэг хүмүүсийн хувьд ганцхан сезоных үе 8 сарын 10-наас 30-ны хооронд л байдаг байхгүй юу? Тэр үед нь ингээд одоо ингээд замын хагаа хийцэн. Наашаа ямар ч хүн ирэхгүй. Бид нар энд банка 100% төлнө, түрээсээ 100% төлнө. Яг хөө ингэж ажиллаж амьдарч байгаа нь бидний өөрсдийнх нь дурч гисэн. Ийм байж болохгүй штэ. Яагаад ингэ бидний эрхэн талдаад бидний карма руу нэгэсэндээ ингээд ороод байгаа байхгүй юу да. Хин ч гэсэн миний карманаас ингээ мөнгө суулгах юм бол ууралдаг шиг, дургуутдаг шиг. Одоо ингээл Чингис хааны төрсөн өдөр, улс тунхсны баярын өдөр гэд бас ингээ худалдааны төвийг хаачдаг. Гүйцэд энэ чинь үйлчлэгээний төв ажиллаж явах ёстой байгаа зү. Одоо энэ КОП 17-оос чинь болж өчнөө мянган айл одоо түрээсээ яах вэ? Бизнесийн зээлээ яах вэ? Нэг ч зээлгүй түрээслэгч гэж байхгүй. Нэг ч зээлгүй бизнес хийж байгаа хүн гэж байхгүй. А яг хөө зарим ингээд нөгөө одоо төрийн албанд ажилладаг ч юм уу цалингаа авдаг хүмүүсийг ингээд хүмүүс болохоор бидрийг ойлгодгүй юм. Өөртөө өмцөм хийгээл гэж боддог. Үгүй шүү дээ. Одоо 8 сард бид нар нэг
арай гэж дараа сарынхаа банкны мөнгө зээл гэд ингээд явж байгаад 9-10 сард бүр тааг байдаг. Ер нь бол бизнес хийдэг хүмүүс айгүй сайн мэдэн дээ. Тэгээ ийм үед нь одоо ингээд COP 17-г ингээд зохион байгуулсан. Хэн бидний үр зээлийг төлөх юм бэ? Хэн бидний үр хүүхдүүдийг тэжээж өсгөх юм бэ? Нэр арайчтай ийм байж болохгүй штэ. Бас энэ бизнес эрхлэгч нараа та нар бас энэ видеог шеэрлээрээ бас санал бодлоо бичээрэй. 11 руу би бол одоо бичсэн, ярьсан 150 руу бас юу яасан байгаа? Мессеж бичсэн байгаа. Гэхдээ манайхан ийм байж болохгүй штэ. Ямар өрөвдмөр үгснээ чинь цөлжилтөөс наа энэ амьдрал нь бүр одоо ингээд дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүс зөндөө байна. Яа бүр дуургүй үрээд ийм тэнэг улс гэж байдаг юм уу? Нэгэндээ гай болсон. Та нар тэгэж хиймээр байсан юм бол зүгээр л тэр онгоцны буудлынхын тэнд эсвэл тэр өмнө гоо мовтой хийхгүй яасан цөлжилттэй байгаа газараа